За эндээ каравана байрлуулчаад машинаараа яваад иргэн тойрноо ер нь үзчихээр аюулгүй амар юм байлээ. Тэгээд Tin Can Bay гэдэг долфин хооллдог газар ирээд долфин чинь өдөрт 15 кг хоол иддэг юм байна. За өнөөдөр болохоор ишээгээ өөр газар руу яваад Carlos Sand Blow гэдэг юм элсэн гулгууртай газар байлээ. 15 минут ой дундуур алхаад тэгээд ер нь аль элсэн жижиг газар байд юм нэг том бол биш. За өнөөдөр бол Кигари буюу хуучнаар Fraser Island руу явж аялна. Тэгээд жижиг арал байгаа. Унтж байгаа хүмүүсийг хүлээнгээ кофегаа уугаад тэгээд манай хоёр ч их унтнаа. Сэрэнхээр нь тэгээд хамтдаа гарцгаая. За өнөөдөр бол ингээд анхны 4-wheel drive ингээд замаас гадуурх одоо барта замын жолоо гэх юм уу талаа эрэг мод уул хадан дундор явах жолоо байгаа. Ингээд эндээсээ хэдүүлээ заваар феригээр одоо хөргүүлээд арал дээрээ хөргүүлээд тэгээ цаашаа явдсан байлээ. Ингээд фери рүүгээ хамтдаа орцгоё. Фериж биш энэ чи өөр нэртэй би тэр нэрийг мартчихлаа. Welcome to the Fraser Island. Kigari. Enjoy. За ингээд Fraser Island буюу Kigari дэрсэн. Байж гэн. Далайн эргээр жолоо ярьж байгаа болохоор усны түвшин нэлээд өндөр бол явж чадахгүй юм байна. Тэгээд жоохон бууртал хүлээнэ. Дугууныхаа хийг 20 болтол буулгах хэрэгтэй юм байна. Хичээж хэлсэн дээр далай байна. Тэгээд яваад байж тээ. Beach monsters гэж. Sand crab буюу элсний хавч гэх юм уу? Явцгаая. За Кигари чинь динго ихтэй динго ингээд байж байгаа зэрлэг нохоо одоо манайхаар бол те зэрлэг нохоо юм да. Хүүхэд мөхөд иддэг сурагтай л бэлтэй. За энэ ч бас нэг монгоц эсдэг тэрэг буудаг юм байна. Монгоц уу? Монгоц ч юм уу? Мэдхгүй. За ингээд ой мод руугаа орцгоё. За ингээд хойно явж исэн бүх машинууд маань алга болчихсон. Бид хэд
Яг ингээд нөгөө юуруугаа ордог гарцаа өнгөрч гисэн юм шиг байна. Тэгээд ингээд төөрчлөө. Одоо ингээд 3 цаг бараг 4 цаг жолоо барьж гин ингээд төөрцөн. Хаана явж байгаа мэдэхгүй. Чигээрэл яваад ахаас. Цаг жолоо барьж төөрж явсаар агаад ирээд яасан гэж 15 минут хийсэн. Нэг видео хийж аваад буцахгүй л нөгөө замнаас гоцорлоо. Дахиад шулуун дахиад авахгүй болохгүй нэ. Буцахтаа бол төөрсөнгөө сайхан. За энд нөгөө динго ч бас л явж гин. Ингээд ер нь бол 70 эргээрээ л амьдэрд юм байна. Замнаас гоцрох гээд давхад явахгүй бол 10 минутын хугацаа үлдчихэд 5 цаг болох жоохгүй. Тэгээд 5-аас гоцорч юм бол энэ арал дээрээ гацсан шөндөө тэгэхээр 5-д амжиж очихгүй болохгүй. Бич дээр жолоо явах гоё юм байна өө. Өстэй чигээрээ л сайхан тавьчих юм байна. Hey, going back home. This is the best part. This is the best part. За ингээд ямар ч хэсэн амжаад ирлээ. Гэртээч ирлээ. Энд бүр ингээд санаа зовоод бүр ингээд айгүй сандраад исэн. Тэгээд ямар ч хэсэн амжаад ирсэн болохоор одоо амар happy байна. Арал дээр гасчвал баларлаа штэ шөндөө тэгээд хоол ундж байхгүй янз бүрийн юм. Яг олон л олгол ахалтай хаач унтах юм ёо. Сонь бодогдоод исэн. Тэгээд тэжгүй шүү. За эндээс манайх орхон одоо нэг 10 минут дахиад харж байна. Замаараа сайхан машин авахгүй бол машин тэрэг гэж амар байна. 0 ээлс шороо байна да. Сайхан хүүтэн хар пив аваад гэртээ харж. Сайхан амрида. Тийм ээ. Тийм ээ хараа. Тийм ээ хараа. Тийм ээ хараа. Say together. Тийм ээ хараа. Тийм ээ. Yeah. За нүүр мөр төлөгдөөд матаг гарцсан. Явж байна. Гарч хоол иднэ. Вау! За сайхан хооллож аваад тэгээд spicy margarita уунаа. Халуун чинжүүтэй коктейл. За манайха бай бай. Дараагийнхаа влогоор уулзцгаая.